студид маань татвар хураалтын удирдлага арга зүйн газрын дарга Мигмар Жаварсан байна. За өглөө нэмсэн хамруу. За өглөө нэмэнд. За бид ер нь сувглаар ингээд иргэдтэй бас ингээд илүү энгийн байдлаар олон талын бас мэдээллүүдийг өргөж байгаа. Тэгээ өнөөдөр хоёлаа бас яг ямар сэдвээр ярилцах вэ? Үзэгчтэй бас нэг товчхон танилцуулъя. Яг одоо өнөөдрийн хоёлын ярих сэдвийг бол би 2020 оноос хэрэгжүүлсэн татврын шинжилгээ үр дүн маань. Дээрээс нь хуулиараа олгогдсон татварлагч эдлэх эрх юу байгаа юм бэ? За ямар үүрэгтэй юм бэ гэдгийг. За мөн дээрээс нь яг олонний анхаарлын төвд байдаг. Татврын алба өрөөр урах зорилгоор татварлагчийн дансыг хаалаа гэж их яригддаг. Энэ талаар ихтэй мэдээлэл бас үзэгчтэй хүргэе гэж байна. За мөн цаг үедээ холбоотой мэдээлэлүүд бас багтсан байх юм тий. За хоёулаа тэгвэл 2020 оноос хойш яг мэдээллүүдийг ирэхэд бас танилцуулаад явъя тий. За Монгол Улсын засгийн газраас бизнес эрхлэлд ажлын байрыг хадгалах, жижиг дунд бизнес эрхлэгчид дэмжих, хөрөнгө оруулалт татах. За олон улсын шинэлэг зарчмыг нэвтрүүлэх зорилгоор татврын шинжилгээг 2019 онд боловсруулад улсын хурал дүрэн бариад улсын хурлаас 2019 онд батлагдсан. За энэ бол маань 20 оноос хэрэгжүүлээд одоо ингээд өнөөдөр байлгахын 6 дахь жилдээ хэрэгж явж байна. За энэ шинжилгээ маань үр дүн өөрөө ингээд бид нар ингээд өмнөх дата мэдээлэл аваад үзсгэлээр жишээ нь төсвийн орлогоороо хэрж үзье л да. 2019 онд чинь татврын байгууллагаас төсвийн тухай заасныхаа дагуу төсөв төлөвлөж байгаа орлогын маань хэмжээ 5.7 их төгрөг байсан. За жишээ нь өнгөрсөн 2024 он жилийн эцсийн байдлаар ингээд аваад үзэх юм бол тэр 5.7 их найд маань 17.9 их найд буюу нэг өстөл 3 дахин нэмэгдсэн юм үр дүн гарсан. За энэ үр дүн маань яаж гарч байгаа вэ гэхээр мэдээж энэ татвар шинжилгээ маань үр дүн бол нэлээдгүй нөлөөтэй байгаа. За бизнес эрхлэгчтэйгээ дэвжсэн за татврын албатайгаа татварлагч маань харьцагтай холбоотой өмнө татврын албанд татварлагч маань заавал биеэр очдог байсан бол одоо бүх юм захим руу шилжчихсэн. Үйлчлэгээ бүгдийг интернет орчин орсон газраас хаанаас авах боломж нь бүрдсэн. За дээрэс нь татварлагчдаар нь өвчтөг дарамтгаж байдаг тийм. Хяналт шалгалтанд их ордог. За тайлан гэж гэдэг юм уу татвар төлөхлөөр ингээл удирдал болгоомдоор төлдөг байсныг бүгдийг хэлбэрчилж өгөө татварлагч сонголтыг олгоод өгсөн. 1%-аар төлөх, 10%-аар төлөх, 25% зааж ойлгоо зохицуултаар. Ингээд татварлагч руугаа чиглэсэн шинжилгүүд маань хэрэгжээд ихтэй үр дүнгээ өгж гинэ гэж харагдаж байна. За ингээд бид одоо бол яг 6 жилдээ явж байна. Тэгэнгүүт Монгол Улсын улсын хурлаас ажлын хэсэг гартсан татврынхаа шинжилгээг дараагийн шинжилгээг хийхээр ингээд төлөвлөд одоо яг энэ цаг үе дээр бол бид нар хууль төсөл дээр боловсруулалт суугаа явж байна. За энэ дэр мэдээж бас яг энэ 20 оноос хэрэгжсэн хууль маань бас зарим нэг талаараа хэрэгжиж хүндрэлтэй ч гэдэг юм хоёр тал утгатай тиймэрхүү зүйл заалтууд за татварлагчтай хүндрэл учирдаг хуулийн зохицуултууд нь юу байна тэрийг эргэж хараад дахин шинжилгээр одоо ажлуудыг явагдаж байна гэж. Энд ч тэгэл ингээл улам л юу гэдгийг тухайн цаг үедээ тааруулан бас илүү боловсронгуй болон аль талдаа бас нэг ээлтэй гэх юм уу тийм зохион байгуулалтыг бас хийж аваад өгч бодож байна тийм. Эдийн засаг дэлхийн эдийн засаг өөрөө маш хурдан хувьсч өгсөн. За тэрийгээ дагаас Монгол улс ч гэсэн адилхан дагах аргагүй болж байна. За бид нар жишээ нь 2020 онд яг олон улсын татврын шинжилгээ зарчмууд буюу олон улс сайн туршлагуудыг нэвтрүүлжсэн боловч одоо бол цаг үе чинь бас бүгд дэлхийн чиглэлээр хувьсаад бүх юм интернет захин худалдаа руу шилжижлээ. Крипто валют гэдэг юм уу. Иймэрхүү зүйл шинжилгээ зүйлүүд орж ирж байгаа ч бид нар дагаад шинжилгээс авах болж байгаа. Тэгээ шинжилгээг ойрхон хийж ийн гэж ахаа бас бизнес эрхлэгч татварлагчид нэлээд ярьдаг. Гэхдээ цаг үеэ дагаж бас хөрөнгө оруулалт бизнес эрхлэгчтэйгээ дэмжсэн ажлын байрыг хадгалах зорилгоор бол хадгалж очны бүрдүүлэхээс ахуулаад тийм. За хоёлаа ингээ ер нь татвар төлөгчийн маань өөрсдийн маань их эрх үүргийнхэн талаар нэг товчхон танилцуулъя тийм. За яг үүргийг эхлээд яриа тийм. За татвар төлөгч маань өөр яг Монгол Улсын үндсэн хууль дээр заагдсан. 17 дугаар зүйл дээр байдаг. Хуулиар ногдуулсан албан татварыг төлөх үүрэгтэй. За иргэн маань бүх иргэд маань төлөхсөн. За ийм үндсэн үүрэг. За хоёрдугаарт нь ерөөхдөө татврын эрхийн хууль дээр татварлагчийн маань эдлэх эрхийг тодорхой заагаад өгсөн. За гол чинь эрхүүд гэх юм бол хуулиар олгогдсон татврын хөнгөлчлөлтөд эдлэх хэрэгтэй. За хоёрдугаарт нь хугацааны өнгөлт буюу татвараа хойшлуулж авах төлөх эрх эдлэх. За гуравт нь татврын албанд илүү төлөвлөсөн байх юм бол тэрийг буцааж авах гэсэн ерөөхдөө 3 гол эрх байгаад байгаа. За өөр бусад эрхүүд байгаа л да хяналт шалгалттай холбоотой тайлбар мэдээлэл авах хэрэг. Дэлгэрэнгүй уншвал их олон зүйлүүд байгаа. Ерөнхийдөө яг хамгийн гол нь юу гэхээр хуулиар олгогдсон хөнгөлчлөлтөд эдлэх гэдэг. За одоо бидний дараагийн сэдвүүдээр ярих нь хөнгөлчлөлтийг буюу татварлагч хуулиар олгогдсон эрхээрээ хэдэн төгрөгийн буцаагалалт авч байгаа гэдэг асуудал маань хэрэгтэй явах байна. За ямар үед бас яг энэ татврын үр үүсдэг талаар хоёул бас нэг товчхон танилцуулъя тийм. За татврын өөр гэдэг маань өөрөө хууль хуулиудаар тодорхой заасан. За одоо яг мөрдөж байгаа хуулиар Монгол улсад ч 30 төрлийн татвар одоо хэрэгжиж байна. За энэ өөр тусдаа бие даасан хуулиуд байгаа. Тэгэхээр хууль дээр тодорхой заасан нөхцлүүд байна.
татвараа хизээ тайлагнаж хизээ төлөхгүй гэдэг хугацаат. За жишээ нь аж ахуйн нэгжийн орлого албан тушаалын тайланг бол жилийн эзэн тайланг дараа оны 2 сарын 19 дотор төлөх ёстой. Тайлагнаа төлөх ёстой. За 11-ний өдөр болчих юм бол тэр нь өргөж хуулиар тооцогдсон явдаг. За энэ нэг. Хоёрдугаарт нь татвар төлөгч маань өөрөө тайлангаа илгээчээд тэрийгээ бас тайдан дээр бас нэг зарим нэг орлогоо зардгаа ч юм буруу тооцсон байлгаад татрын албанд хүсэлтээ жилийн хугацаанд тайлангаа засах эрх нээлттэй. Хүсэлтээ өгөө тайлангаа застаа гэд засагдсан өдрөөсөө бас тэр нь өөр болоод дараагийнх нь өдрөөс өөр болоо явах. За мөн дараагийнх нь нөгөө татварлогчд маань нийлээд их ярьдаг. Татврын хянах шалгалт гэж ярьдаг тийм ээ. Татврын хянах шалгалтаар ороод хянах шалгалтаар нөхөн ногдматын акт гэж тавигддаг. За акт тавигдсан тэр актын дүн нь өөрөө бас өргөж тооцогддог байдаг. За энэ хийсэндээ бол татварлогч маань эцсийн төлөх ёстой өдрөөсөө төлөөгүй байх юм бол тэр нь маргаашаас нь өргөж тооцогддог байдаг. Ийм зохицуултууд байна. Нэг бас нэлийн анхаарах хэрэгтэй юм байна гэж бодож байна тий. За мөн дээрээс нь хэрвээ энэ үрнгээ цаашлаад амжилтад явах юм бол ямар эрсдлүүд бас учрах вэ? Яг хуулиар олгогдсон за хууль заасан энэ хугацаанд төлөөгүй байх юм бол яг татварлагчдын манай хувьд яг хүндрэлтэй асуудал нь мэдээ татврын албан маань өөр хурах ажиллагаанаа эхэлнэ. За өөр хурах ажиллагаа маань бидний хэрэгжүүлэхдээ яг эхлээд жишээ та одоо ингэ жишээ нь тайлангаа өгөөд татврын албанд ирсэн байлаа гэхэд татврын алба таны тайлан хүлээж авснаас хойш ажлын 30 хоногийн дотор танд нэхэмжлэх өгч. За нэхэмжлэх дээрээ та энэ татврынхаа өрийг татрынхаа өөр хвшилтэй татрынхаа ногдлыг за ажлын 10 хоног дотор батгаад төлөөрөө өгдөг. За мэдээлэл өгч. За энэ мэдээлэл заасан хугацаанд төлөхгүй байх юм бол татврын албан дараагийн арга хэмжээ буюу нэг одоо иргэдийн маань маш сая татварлагчдад ярьж байгаа асуудал буюу данс битүүмжлэг ажиллагаар ордог. За энэ бол данс битүүмжлэг ажиллагааны манай өөрөө үйл ажиллагааны нэг хэлбэр байдаг. За данс битүүмжлэг ажиллагаа хийгээд дансанд нь мөнгө орсон тохиолдолд энэс нь бид нар данснаас нь шууд татврынхаа өрийг хурааж авах ийм үүрэгтэй. За хоёрдугаарт нь дансаар нь мөнгө орж ирэхгүй, за татрын өөрөө төлөхгүй ийм өр барагдахгүй ажил байх юм бол мэдээж дараагийн хүндрүүлсэн арга хэмжээ буюу эд хөрөнгөний байдлыг тогтооцсон. Тэгээд тэрэн дээр эд хөрөнгийг битүүмжлэж мөнгө хэлбэр чиглүүлэх юм ажиллагаанууд хийгддэг. Тэгэхээр татварлагчид маань энэ дээр бас бодолтой анхаарахгүй бол хугацаа хоторох тусам татварлагчид ирэх эрсдэл нь өндөр. За мөн дээрээс нь хуулийн хугацаанд заасан хугацаанд төлөөгүйгээсээ үүдээд хоног тутамд алдан бас бодогддог. Төлөх дүнг дээр нь сангийн сайдын жил болгонд тогтоодог алдангийн хэмжээ гэж байдаг. Хуулийн хугацаанд татварлаагүй байх юм бол хоног тутамд одоо энэ жилийн хувьд бол 0.51 хувиар алдан боддог. Тэгэхээр энэ өөрөө татварлагчдаар ер нь эрсдэл учруулах буюу төлөөгүй дүн дээрээ дахиад нэмээд алдан бодогдоод бүр хүндрэлт учрах юм эрсдэл байдаг гэсэн. За хоёулаа ерөнхийдөө энэ хэсгийг ярилцах хэсэг маань ерөнхийдөө дуусч байна. Тэгэхээр хоёулаа нэг товчхон үзэгчтэй бас танилцуулаад хэлэхэд 2025 яг энэ жилийн үед болохоор ямар стратеги бодлогыг ерөнхийдөө баримтлан ажиллаж байгаа талаас танилцуулъя тий. За 2025 он татврын байгууллага одоо татврын шинжилгээ явагдаж байна. Энэ дээр бид бас дүгнэлтээ яаж байгаа 2025-28 оны стратеги гаргасан. Стратеги дээр 2025 оныг зөвлөн туслагч татврын албагч бий болох. Одоо зорилт тавьсан. За энийг гол зорж байгаа бодлого маань юу гэхээр татвар төлөгчийгээ бид нар саяын миний дурдсан нөгөө өөртөө болоо данс маягийн битэмжлэг. Энэ эрсдлүүдээс нь өрсөн сэргийлээ. Зөвлөгөө арга зүгээр хангая. Заавал бид нар татварлагчийн хүндрэл юм уу эрсдэлтэй болцсон байхад нь тэн дээр нь хуулийн байдаг гэхээс илүүтэйгээр урьдчилаад та ингэ төлөөгүй үсээ үүдээд ийм эрсдэлд орно. Та тайлангаа буруу гаргасансаа үүдэж дараагийнх нь нөхцөл байдал буюу хянах шалгалтанд орно гэдэг. Ийм эрсдлийг нөө хамтдаа ингэ зөвлөдөөд татварлагчдыгөө ингээд хууль хэрэгжүүлээ гэдэг юм зорилгыг тавиад бодлого хэрэгжүүлээ явчихна. За энэ хүрээндээ бол татрын албанаас үе шаттай хэрэгжүүлэх сургалтууд одоо утгагүй хийгдэх бах. За мөн одоо ингээд жил болгон 5 сард зохион байгуулалт татварлагчдын өдрүүд маань болно. За энэ өдрүүдийнхээ урагшилсан яг энэ зөвлөн тусгах татрын албан зөвшөөрөл байнуулах тий сурсан байнуулах мэдээлэл хүргэх ажлыг төвлөргүй ихээр төлөвлөлт ажиллаж байна. Ер нь бол ингээд харьцангуй том байгууллагуудын хувьд бол гай байдаг л да хуулийн жишээ нь одоо зөвлөхөөс ахуулаад бүх зүйлүүдээ ингээд тооцоолоод ингээд мэдээлүүдээс аваад байдаг. Гэтэл одоо яг стартап шинэхэн эхэлж байгаа компаниудын хувьд болохоор энэ зохицуулт магадгүй сая ингээд нарийн хуулиудын бас мэдээлүүд их тааруу байх тохиол байгаа гэдэг. Тэ санхүү хэсэлүүдээр магадгүй удирдлага бүх зүйлүүд ингээд санхүү дээр төвлөрсөн ч юм уу те. Үүнээсээ шалтгаалаад ингээд мэдээлэл өөрсдөө ингээд их тааруу байгаагаас болоод яг энэ эрсдлүүдэд бас унах магадлал их өндөр байгаа. Тэгэхээр ямар ч энэ жил бол ер нь ингээд уран цэг сайхан сонсгож байна. Ягаад гэвэл урьдчилан сэргийлж байгаа энэ тал дээр зөвлөгөө мэдээлэл өгч байгаа учраас тийм. За маш их баярлалаа. За баярлалаа. За үзэгч та бүхнийг бид татвар хураалтын удирдлага арга зүйн газрын дарга Мигмар Завтай уулзлаа.